Улсын хэмжээнд түүх соёл үйл хөдлөх дурсгалт газрын тооллого эхэлсэн Орхон аймгийн хувьд тус тооллого 99% гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй түүх соёлын дурсгалт газрууд тоологдсон байна. Харин 100 гаруй булш хэрэгсүүрийг шинээр илрүүлжээ. Улсын хэмжээнд түүх соёлын дурсгалт хөтөлбөрийн тооллого явагдаж байгаа. Манай аймаг өнөөдөр 99%-тай явагдаж байна. Өнөөдөр сүүлийн ганц дурсгалт юун дээр хөшөө дурсгал дээр очиж хэмжилт аваар өнөөдрийн манайхны тооллого бол ерөнхийдөө дуусч байна. Гэхдээ програмд шивэх ажил үлдэж байгаа. Энэ нь бол соёлын үндэсний өвийн төвөөс нэгдсэн нэг улсын хэмжээний програм байгаа. Энэ програм дээр бид нар нэг 10-аад хоногийн ажил байгаа. Шивэлт өвчөж дуусна. Энэ удаагийн тооллого дээр бол бид нар бас булш хэрэгсүр бол шинээр нэлээх гарч ирсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бол бид нар тооллого яг дуусаад програмд хийж дуусны дараа хэл мэдээллийн нэгдсэн нэг мэдээлэл өгнө. Энэ удаагийн тооллогоор бид нар бол 2015 онд тоолсон тооллогоноос хойш шинээр 100 гаруй булш хэрэгсүр шинээр нээсэн байгаа. Түүх соёл үйл хөдлөх дурсгал газрын тооллогыг 5 жил тутамд нэг удаа явуулдаг 2010-2015 онд манай аймагт нийт 350 гаруй түүх соёлын дурсгалт газрууд тоологдсон байна.